нэр дэвшиж байгаа Магнасран өчигдөр улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль заасны дагуу олон нийтийн сонсголоор орж одоо бас сонсголт асуулт явагдаж дэмжигдсэн. За төсвийн байнгын хоргоор бас ингээд дэмжигдээд ороод ирж байгаа. За өнөөдөр өчигдрийн сонсгол дээр одоо өгүүлж байгаа гишүүдийн хувьд ч тэр за өнөөдрийн улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанд өгүүлж байгаа гишүүдийн одоо байдлаас хэлцүүлгийн явцаас харахад бол Магнасран бол төрийн ажлын албаны дадлага туршлагатай хараа тусаар одоо ажиллаж чадах шалгуур хангасан хүн гэж одоо ихэнх нь дэмжиж явах шиг байна. За нэлийн одоо магтаалын хөвтэй одоо дэмжигдэхэр байна. Тийм учраас одоо улсын хурлын зүгээс ч гэсэн олон нийтийн зүгээс өөртөө ч бол нэлийн одоо дэмжлэг байгаа. Энийг одоо үүний цаанаас хариуцлага байгаа гэдгийг одоо санаж ажиллах зүйтэй байхаа гэж би бодож байгаа юм. За ер нь аудитын байгууллага гэдэг бол ер нь 3 зарчим дээр толгуурлалдаг. За аудитын үйл ажиллагаа бол хараа тус байх хэвээр, ил тод байх хэвээр, бие даасан байх хэвээр ийм 3 зарчим байна. За энэ дотроо энэ хараа тусаар ажиллах энэ зарчмыг бол одоо талаар гишүүд их олонтой ярьсныг бол одоо үйл ажиллагаанд сайн хэрэгжүүлж энэ чиглэлээр одоо сайн мөрдөж ажиллах хэрэгтэй. За нөгөө төр ил тод байдал байгаа. За аудитын тайлан мэдээллүүд шийдвэрүүд гардаг, олон шийдвэрүүд гардаг. Эдгээр тайлан шийдвэрүүдийг л одоо ил тод болгож иргэд олон нийт энэтэй танилцдаг, бүгд мэддэг байгаад ирэх юм бол энэ хэлбэрүүдийн сайн өөрчлөлт хэрэгтэй. Ингэх юм бол ерөөсөө аудитын байгууллагын үйл ажиллагаа тайлан мэдээлэл шийдвэрүүдэд танилцаад ирэх юм бол угаасаа энэ чиглэлээр төсөвт байгууллага, төрийн байгууллагуудын энэ хяналт шалгалтад бол иргэдийн оролцоог аяндаа нэмэгдээд ирнэ. Энэ дээр бол одоо онцгойлон анхаарах хэрэгтэй. За нөгөөтэйгөр аудитын байгууллагын одоо учир дутагдaltaа хийж ирсэн нэг ажил бол одоо энэ шилэн дансны тухай асуудал байгаа юм. Ер нь одоо төсөвт байгууллага, төрийн байгууллагын одоо санхүү төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих гол зүйл бол одоо шилэн дансны тухай хуулиар хэрэгждэг. Энд хэрэгжих ёстой. За энэ хуулийн хэрэгжлийг хэн хангах ёстой вэ гэхээр аудитын байгууллага хангах одоо хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэтэл одоо шилэн цогоор одоо энэ ажлыг л одоо өмнөөс нь хийгээд яваад байгаа. Ер нь бол одоо шилэн цогод бол аудитын байгууллага цалин өгөх хэрэгтэй баш. Ер нь бол. За тийм учраас энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд бол онцгойлон анхаарах хэрэгтэй. Ил тод байдлыг одоо чинь л одоо 5 үеийн ажлын нэг үндэс болно. Том зарчим ч юм байна. За хоёр дахь нэг зүйл бол энэ аудитыг хараа тусаар ажиллуулахад бол энэ мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг одоо ашиглах ажлыг бол одоо танаа байгууллагаас эхлэвэл хамгийн үр дүнтэй болно гэж хараад байгаа Магнасран дараа. За яагаад гэвэл ерөөсөө энэ аливаа нөлөөлөлд орж чорохгүйгээр эрсдэлгүй ийм шийдвэр гаргахад бол аудитын чанар үнэлэг дэвшүүлэхэд бол энэ хиймэл оюун ухааныг ашиглах юм бол хамгийн үр дүнтэй болох салбар гэж үзэж байна. Тийм учраас энэ чиглэлээр бас та одоо нэлээд ашаал өгдөл өгж энэ чиглэлээр одоо танаа байгууллага ажиллах ёстой шүү гэж үзэж байна. За ер нь бол Эстон гэдэг одоо олон улсууд бол энэ чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа шүү дээ. Хамгийн боломжтой мэдээллүүдээ материалуудаа оруулцдаг. Энд нь аудит бол одоо тодорхой хэсгүүд нь бол үнэлээд гаргаад ирнэ. Энэ дээр хүний оролцоо багтаа ингэж явах боломжтой салбар шүү гэдгийг та бүд хэлье гэж бодож байна. Яагаад гэвэл энэ мэдээллийн түн шинжилгээнд дээр л одоо гол суурилт явдаг ажил байна. За 3 дахь зүйл бол энэ боловсон хүчнийхээ асуудлаар бас та бүхэн анхаараарай. Ерөнхийдөө мэрэгсэн нэгтлэн бодогчид ер нь манай аудитд байгаад байдаг. Гэтэл одоо та бүдээ хийж байгаа аудит хийж байгаа хүрээ бол хязгаар бол их өргөн байгаад байгаа шүү дээ. Маш олон том төслүүд оюутлогоос ихэд том төслүүдээр одоо хийхэд энд бол одоо олон улсын чиглэлээр одоо мэрэгсэн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэрэгсэн маш олон чиглэлээр мэрэгсэн юм боловсон хүчнүүд бас шаардлагатай байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй. За мөн таны өмнөх удирдлагаар ажиллаж байсан зарчуудраг бол бас энэ ажлын хугацаанд энэ гүйцэтгэлийн аудитыг сайжруулах, гадаад харилцаагаа сайжруулах, аудитынхаа одоо олон чиглэлийн ажлуудыг бас нэлээд сайн гүйцэтгэсэн эдгээр ажлуудыг бас өргөжлүүлж ажиллах нь зүйтэй гэдгийг бас танд хэлье гэж